За сайн байцгаана уу. За ингээд нийслэл засаг даргын тамгын газарт албан шаардлага өгчөөд байж байна. За албан шаардлага өгчөөд дөнгөж гарч ирчихсэн байж байна. За тэгээд би албан шаардлагыг ерөнхийд нь уншаад танилцуулчих. За энэ албан шаардлага төвөд байж би уншаад танилцуулах гэсэн. За микрофон асууж байгаа. За нийслэлийн засаг дарга Сумын базарт өгсөн албан шаардлагыг танилцуулах. Нийслэлийн засаг дарга Сумын базарт энэ шаардлага хөрвүүлэх нь Монголын анхны кино театр, арт кино театрын барилгыг хууль бусаар нугааж, соёлын өвийг устгаж, нийтийн өвч салж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын оршин суугч иргэдэг төлөөлөг гэрхэн Эр Батуйн миний бие нийслэлийн засаг дарга Сумын базарт танд дараах шаардлагыг хөрвүүлж байна. Үүнд нэг арт кино театрын барилгын хэний зөвшөөрлөөр хэн нугааж байгаа эсэх. Тус барилгыг нугааж хөөрөн дээр ямар зөвшөөрлөөр хэн гэж итгээд барих гэж байгаа зэрэг мэдээллийг ард иргэдэд ил тод нээлттэй болгох. Барилгын эзэн гэж яригддаг Сосор Барам нь ямар ч зөвшөөрлгүйгээр тус барилгыг нугааж оронд нь 16 даггав опус орон сууц өгнө гэсэн мэдээллүүд хэвлэл мэдээллийг хэрэгслээ явж байсан бөгөөд дээрх асуудлаар ард иргэдэд ил тод мэдээлэл хоёр соёлын өв болох арт кино театрыг Монгол улсын гавьяа жүжигчин Дэ Сосор Барам хэрхэн ямар хөрөнгөөр өөрийн болгосон эсэх тухайн барилгыг хэн түүнд өгсөн зэрэг баримт материалыг олон нийтэд ил тод болгож соёлын өвийг дээрэмсэн Сосор Барамаас уг барилгыг ард иргэдийн өмчөлд буцаан авах энэхүү шаардлагын хариуг ажлын 2 хоног багтаан өгөхийг хүсье. Шаардлага хөрвүүлсэн Багтай жагсаал хөдөлгөөн Эр Батуй. За тэгээд Багтай жагсаал хөдөлгөөний гишүүд дэмжигчид иргэдийн гарын үсгийг зураад өгсөн байж байгаа. Хүсэлтийг нийслэлийн засаг даргын тамгын газрын бичиг хэргийн ажилтан Отхон Чимэг гэдэг хүн хүлээн авсан байна. За тэгээд он сар өдөр тавьсан байж байгаа 2 хоногийн хугацаатай шаардлага өгсөн. 2 хоногийн хугацаанд